Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 дахь ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топгийн 4-р түвшинд тэнцүүлж байсан гэх хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг ханддаг гэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хоёр талд Могилская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 таягуудаа залгаарай. Бидний үзэх ёстой хоёр дахь нөхцөл маань болохоор энэ буюу өгүүлбэр донд орж ирэх үйл үгийг өнгөрсөн цаг руу хөрвүүлж өгдөг байгаа. Идсэн, явсан, хүлээсэн гэх мэтчлэн. За тэгвэл энэ маань яаж холбогдсон бэ гэдгийг бид нар харъя. Могтагийн даа байхгүй болж байгаа. Могта үйл үгийн араас холбогдож байгаа учраас тэгээд түүн могта маань 3 үсгээс бүрдэж байгаа ч удаа гийгүүлэгч байна. Гийгүүлэгчийн араас үг жиглэж байгаа. Тэгэхээр мог нь идсэн гэсэн утга гарч ирж байна. Жигта зураг авахын жигта байгаа. Тэгэхээр жигтагийн даа байхгүй болоо жиг гийгүүлэгч байгаа учраас үг аваад жиг нь энэ талаа кидарида гэж байгаа даа байх боллоо кидарийн хүлээсэн гэх мэт энэ мэн болохоор холбоо үгсээр яаж өөрдөм бэ гэдэг эндээс харъя. Пэун гот сурсан зүйл тэгвэл кидарийн сарам хүлээсэн хүн вэун тано вэуда гэдэг маань цээжлэх гэсэн утгатай шүү дээ. Тэгэхээр цээжилсэн үг сэда гэдэг нь бичих тэгэхээр сэнчэ гэхээр бичсэн ном болж орж ирж байна. Тэгвэл өгүүлбэр донд энэ мэн яаж орж ирд юм бэ? Энэ нөхцөлийг яаж ашиглах гэдэг хамтаа харцгаая. 무슨 사진이에요? 유언 조르긴배 지난 번에 여행 가서 찍은 사진이에요. 네, 지나다 기도 구어가 이니면 무슨 지나다 엉글승 속수대. тэгэхээр 엉글 속수대. тэгэхээр 엉글승 오다 지난 번에 여행 가서 아이들레어 찍다 гэдэг үг нь бид нар яаж хөрөж 동사 харсан шүү дээ. 찍다 찍은 дарсан зураг юм а гэсэн байна. За тэгвэл хоёр дахь өгүүлбэр дээр 어제 저는 한국에서 온 친구를 만났어요. өчигдөр би Солонгосоос ирсэн 온 친구 ирсэн найзтайгаа уулзсан гэсэн байна. тэгвэл гурав дахь өгүүлбэрийг бид хамтаа харъя. 작년에 읽은 책을 다시 읽고 있어요. 작년에 өнгөрсөн жил уншсан 읽다, 읽은 гэж хөрсөн байгаа. 책 номыг 다시 읽고 있어요. дахиад уншиж байна гэсэн санаа гарч байна. өнөөдрийн бидний үзсэн нөхцлүүд маань ярианд баггүй хэрэглэгддэг байгаа. Тэгээд өнөөдрийн хичээлийг анхааралтай үзсэн та бүхэнд маш их баярлалаа.